Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ цоо шиг. Таны ихтгэлд байдал юутай аваагаав. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Нарлаг сайхан өглөөний мэнд. Өглөөний мэнд хүргэе. Яста торох үйлгүй өнгөртэй өглөө. Тэгэхээр сайхан цэлмэг сайхан өглөө биднийг өгдөж байна. Энэ өглөө Итгэл радиогийн эфирээс Германы шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Билгэнээр ажиллаж байна. Тэгэхээр нэг өглөө тэгтээ хөтөн байсан. Сая би нэг гэрийнхээ гадаа нэг хэдэн минут зогсоход л жоохон даарсан. Тэгэхээр ингээд ямар ч одоо юм юу гэдгийг үйл мүйл байхгүй байгаа ч гэсэн хөтөн байгаа л аахгүй. Бидний зарим зүйл бидний нүдэнд харагдаж байгаас өөр байдаг гэдгийг жишээ өнөө өглөө боллоо гэж. Тийм шүү те гинтэд гарах юм бол гадаа сэрүүхэн байгаа. Өчигдөр нэлийн сэрүүхэн байсан. Тийм учраас өнөөдөр өглөөний цаг агаар бол хасах 2 хэмээн хүүтэн байна. Яг бодвол өдөртөө 14 хэмээн дулаан болно. Өдөртөө шөнө сайхан дулаахан өдөр болох нь. Гэхдээ ингээд цэлмэг тэнгэр те ийм сайхан бүртгийх үүлгүү тэнгэр харах үнэхээр сайхан байлаа. Тэгээд алхаад ирж байхад сэтгэл санаа маш сайхан. Харин тэгээд өнөөдөр бид нэр бас залбирлын талаар үгийн цагаас суралцах болно. Тэгээд бүр эрт үеэс л залбирлыг сэтгэлийн амьсгал авахтай зүйрлэн хэлж ирсэн нь үнэхээр сайхан зураглал байдаг шүү дээ тий. Тэгээд залбирна гэдэг сэтгэлээ амьсгалуулж байгаа хэрэг юм аа. Тэгээд залбирал нь өөрөө хатаж омголцсон зүрх сэтгэлээ Христийг хүлээн авснаар ирдэг амьсгалын эрхтэн юм аа. Биднийг амьсгалахад агаар мэдэгдэлгүй сэмхэн орж ирээд уушгинд хэрэгтэй зүйлийг хийдэг шиг Есүс бидний зүрх сэтгэл чимээгүйхэн орж ирээд өрөөлт ажиллаа гүйцэтгэдэг юм аа. Тэгээд өнөөдөр та магадгүй ингээд гэрээсээ гараад явж байхад тэр сайхан юм сэнгэнсэн цэвэр агаарыг та мэдрэх бах. Тэгээд энэ амьсгалаар таны бие ингээд сэргээгдэж байгаа бол залбирлаар дамжуулан таны зүрх сэтгэл мөн сэргээгдэх болно. Есүс Христ таны зүрх сэтгэлд ажиллаа хийх болно гэдгийг битгий мартаарай. Тэгэхээр магадгүй та гараад ингээд алхаад явж байхдаа алхмын залбирлыг мөн хийгээрэй. Тий. Тэгээд зүгээр санаа зовоод яваад харин залбираарай гэж. Уриалмаар байна л да. Өнөөдөр залбирлын талаар төмөрөө их ярилцаж их бодох байхаа. За тэгээд үгийн цагаар та орхоос өмнө энэ өглөөг өгсөн эзэнт талархан түн талдар магтаалыг өргөцгөөе.
Би таныг эртлэн хайхвалаа. Усгүй хоорой ангамл газарт сэтгэл минь танаар сангаж би махбат минь таныг хүсн тэмүүлж байна. Дуурал 63-ийн 1. Өнөөдөр бид хамтдаа Эфес номын 6-р бүлгийн 18-р ишлэлийг үзнэ. Тэгэхээр өнөөдрийн ишлэл бол маш чухал ишлэл. Эфес номын ишлэл бол манай радио үйлчлэлийн нэлийн гол барьж явдаг ишлэл байгаа. Шалтгаан нь юу гэхээр агарын хүчнийг захирагч гэдэг үг энд байдаг. Бид бол агаарт одоо долгионоор дамжуулан хүмүүсийн сонсголоор дамжуулан хэл хязгаарыг үл алгасан агаараар дамжуулан цацагдах боломжтой бүхий хүн долгион хүлээж авах боломжтой бүхий л хэсгүүдэд энэ хүн нэвтрүүлгүүдэд ярьдаг баг. Тийм гэдгийг та нар маань баталж эндээс сонсч тэндээс сонсч ингэж бичдэг шүү дээ. Анх 96 онд радиогийн үйлчлэлд ороод Мөнхийн ус гэдэг нэвтрүүлгийг хийж байхад өвөр Монголоос нөгөө дахин нэрдэг ус сонсож байгаа шүү. Сонсож байгааг. Тэгээд тэн дээр маш их баярлдаг байснаа маш их сандیں۔ Тэгээд итгэгч хүний баярлж байгаа нэг зүйлээр илэрх ёстой байдаг. Тэр бол бурхан талархал буюу бас залбирал. Та намайг сонсч ирсэн байна бурхан минь. Та миний хийж байгаа ажлыг дэмжиж ирсэн байна. Та бас өөрийн хүүхдүүдээрээ дамжуулан намайг хайрлж ирсэн байна. Танд баярлалаа. Надтай хамт байсан баярлалаа. Намайг ивээсэнд ерөөсөнд баярлалаа. Миний эргэн тойрон сайныг бэлдэж хийж байсанд баярлалаа. Та тэр сайнаа бүр намайг мэдэхгүй байхад ихлүүлээд намайг мэдэхгүй байхад өөрөө дэмжиж намайг мэдэхгүй явж байгаад та дуусгаж байсан учраас танд баярлалаа. Өнөөдөр амьдралдаа би өөрийнхөө хатсан хэдэн хадаасыг бодоо явж байхад та миний төлөө сүнслэг бүр дотор нь харагдах байшинг байлж өгч байсан учраас баярлалаа. Тэгэхээр талархал бол ийм залбирал болж хувирах ёстой юм байна.
Өнөөдөр Эфес номын 6-гийн 18 дээр юу гэж байна гэхээр сүнс дотор цаг үргэлж аливаа залбирал ба гуйлтаараа залбирал. Үүний тулд хамаг ариун хүмүүсийн төлөө зөвхөлтгөө орлого ба гуйлтаараа сэргэг бай гэж хэлсэн. Амен. За өнөөдөр бид нар яаж залбирах вэ, тэгж залбирах вэ, ингэж залбирах вэ гэдэг тухай гэхээс илүү ариун хүмүүсийн төлөөх зөвхөлтгүй орлого гэдэг үгэн дээр би та бүхэнтэй өнөөдөр анхаарлаа нэлээд сайн хандуулъя гэж бодож байна. Залбирал бол нөхцөл шаардлагагүй боловч маш их сүсэг шаарддаг үнцэнтэй зүйл байгаа байхгүй. Үүнийг бид ингээд маш сайн бодох хэрэгтэй. Залбирал бол одоо нөхцөл шаардахгүй боловч сүсэг шаарддаг үнцэнтэй зүйл. Хоёрдугаар таны үед нэгэн одоо Германы цэрэг үдсэн зүйлээ ярьж үлдээсэн байдаг. Тэр хорих газар насарсан байлаа л да. Гэхдээ найз нөхдөд ярьсан гэдэг юм. Найз нөхдөд дараа нь ярьсан мэт. Тэгэхээр нэг одоо хүнийг ингээд нэг буудаж ирсэн. Айгүй олон хүнийг буудсан германчууд. Тэгээ буудаж чи нэггүй ингээд амандаа юм өглөөд ирсэн байна. Тэгээ яг тэр хүнийг буудад таарсан байна л да. Тэгвэл тэр хүн яг нэг гадныхаа дохоогоор зөвхөн итгэгчид ерөнхийдөө католик шашиндаа итгэгчид мэддэг ахан дүүгийнхаа төлөө залбирна гэсэн хөтөлбөрийг хийсэн юм бэ. Тэгээ багасаа нөгөө католик шашиндаа өссөн залууч цэргийн албанд явж байгаа болохоор яг ингээд харж байхдаа гүн боодуулах гэж байгаа хүн тэгээ надад боодуулах гэж байгаа хүн миний төлөө ахан чиний төлөө залбирна гэдэг дохиог үзүүлнэ гэдэг бол ямар гайхалтай юм бэ. Тэгээ тэр залууч гэсэн түүнээс хойш нөгөө нэг хичнээн ингээд үндэсний социалист үзлэр ингээд улс гүрнээ амар явж исэн ч гэсэн тэр залуу дотроос үсгэн нөгөө итгэн байсаар юу ч хэлсэн байгаа. Сэргэж хэлсэн байгаа. Тэр боруудал хийж байгаадаа гимшиж аимшигтай офицеруудыг хийж байгаа зүйлүүдийг харж гимшиж бас одоо юу гэдэг дэвшээртэй байгаа хүмүүсийн төлөө талархаж гэх мэт ингэж явж байгаа. Тэгээ сүүлд нь дайнд тосны дараа хорих газар байж байгаа. Тэнхийн үндэслэл бол насаарсан байдаг. Тийм учраас энэ түүхийг сонссны дараа би миний ойлгосон зүйл бол залбирал гэдэг бол нөхцөл шаардахгүй боловч сүсэг маш их шаарддаг зүйл. Залбирал гэдэг бол нэг юм залбирсан төрөлжлөгийг хэлэхгүй. Цэцэлсэн хідэн ийм хоосон маань шиг зүйл хэлэхгүй. Хэдин ишлүүдээ наан цаар нь оруулж яриад бурхны хүчтэй юм чи бурхан өөрөө энэ хүчтэй өгөөдөрөө дамжуулаад хөдлөн гэх юм. Бурхан бас тэртээ зүгөө танд өөрөө өгсөн үгээ биш. Таны зүрх сэтгэлийг илэрхийлэх үгсийг танаас сонсохыг хүсэж байгаа гэдэг та бас маш сайн бодох хэрэгтэй. Та би гимшиж. Юунд гимшээд байгаагаа яг хэлэх хэрэгтэй. Би талархаж чинь. Яг юунд талгаад, яг яатсан гэд талархаад байгаагаа яг одоо хэлэх хэрэгтэй гэж. Ингэсэн учраас баярлалаа. Тэ? Та санаа зовоод байна. Тэгвэл юунд санаа зовоод байгаагаа яг хэл. Яа, бурхан миний юунд санаа зовж байгаа та мэдж байгаа те? Мэдж байгаа шүү дээ. Амен. Гэхийн орон те. Бурхан минь би яг энэ санаа зовж байна. Энэ санаа зовлтоо танд даатгах байгаа гэдэг би муу нэгэн сонсоосоо гэж хүсэж байна. Та тэргүй намайг сонсож байгаа. Харин би муу нэгэнд өөрийнх нь намайг буулгаж авна гэж бодож миний санааг зовоолгож байгаа тэр зүйлийг бурхандаа хэлж бурхан шийдэж өгнө гэдэгт итгэж байгаа гэдгийг сонсохыг хүсэж байна. Тийм учраас сүнс дотор цаг үргэлж аливаа залбирал гуйлтаараа залбир гэдэг чинь яг ийм утгатай. Тэгэхээр Иохны 4-р бүлэг дээр нөгөө Самарын эмэгтэйтэй Есүс ярьж байгаад тэр эмэгтэй үгдсэн байгаа. Танаа евдээчүүд чинь Иерусалим хотод мөргөл гэдэг те Иерусалимээс бид нар болохоор энэ Самар уулан дээр мөргий гэдэг те тэргээд ингэж ярьсан чинь Самар дээр нөө Иерусалим дээр нөө хамаагүй сүнс ба үннээр мөргөх хэрэгтэй болчиход байна. Үннээр мөргөнө гэдэг чинь сүсэгтэйгээр залбиралтай болон бүх хийж байгаа зүйлд хандхыг хэлж байгаа. Тэгэхээр бүгдөө одоо хамтдаа нөхцөл шаардлагагүй боловч сүсэг шаардах энэ залбирлын талаархтаа би өнөөдөр та бүхэнд уриалгахыг хүссэн хамгийн гол зүйл нөгөө ариун хүмүүсийн төлөөх зөвхөлтгөө гэсэн шүү дээ. Ариун хүмүүс гэдээ яриад байгаа чинь юу вэ гэхээр бурханд үйлчилж байгаа болон зөвхөн бурханд амьдралаа зориулж байгаа хүмүүсийн тухай яриад байгаа. Бүгдөө л ариун хүмүүс л дээ. Гэхдээ яг энэ хэсгээр хэний тухай ингээд ярьсан бэ гэхээр бурханд яг амьдралаа зориулж байгаа хүмүүс. Онцгойлон одоо пастор ахлагч нар ч юм уу те залбирлын дайчид ч юм уу эсвэл
чуулганд үйлчилж байгаа илгээлтийн эзэд юм уу эсвэл хүмүүсийн төлөө явдаг, залбирдаг, үйлчилдэг, архины амралтай ирэх хүмүүсийг нэг газар цуглуулж, хоололж, ундалдаг, өвчтөй байгаа хүмүүсийн төлөө очиж залбирдаг, эдгэрэх боломжгүй болсон хүмүүст эмнэлэг байгуулад тэндээ тэднийг байлгаж өдөр болгон тэдний төлөө залбирж өгч, үйлчилж, тийм зүрх сэтгэлээр ханддаг, дайны дөрвөсөд болоод гэр бүлийн асуудалтай хүмүүсийг хүлээж авч тэдэнд цаашид үргэлжлүүлэх, даван ялан гарах тэр зүйлийг хийдэг хүмүүсийн төлөө бид залбирх. Тэд олон хүмүүсийн төлөө залбирч өгдөг. Харин тэдний төлөө хэдэн хүн залбирч өгдөг вэ? Тэд олон хүмүүсийн төлөө явдаг. Харин тэдний төлөө хэн явдаг вэ гэж. Тэгэхээр тэдний хэн өрөөдөг вэ? Тэд олон хүмүүсийг өрөөдөг. Харин тэдний хэн өрөөдөг вэ гэж. Тэрийг хүртэгчид бас тэр үйлчлэлийг мэддэг хүмүүс, Бурхны зүрх сэтгэл тэр хүмүүсээр дамжуулан хүмүүс рүү явж байгаа гэдгийг харж байгаа хүмүүс бид нар явах. Хэдийгээр гүнээс худгаар ингээд дамжуулаад ус гарч ирдэг ингээд боловч карантыг угаа цэвэрлэж явах хэрэгтэй. Мэдээж дотроос нь ус цэвэрхэн байгаа боловч карант өөрөө дараагийнхын хүн хэрэглэхээр цэвэрхэн байх хэрэгтэй. Тэгээд манай найз Грект явж байгаа нөгөө нэг юм хүн ус уудаг нэг юм годгор юм юу байт юм л да, маш халуун уулзчихсан. Тэгээд ингээд тэндний ингээд ус ингээд байгаа гэсэн чи тэр нөгөө нэг юм карант нь мөнгөн карант болохыг ингээд мэдсэн. Яг тэгэхээр дээр нь тамга байгаа учраас. Тэгтэл тэр мөнгөч байсан түүнийг арчиж цэвэрлэх хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээд ингээд арчиж цэвэрлээд ингэсэн чинь дараагийнх нь ус уух гэж байгаа ингээд маш их юм талархсан гарч ирсэн гэнэ. Тэгэхээр бид нар нэг зүйлийг ойлгож явах хэрэгтэй. Бид залбирал гэдэг зүйлийг эхлээд маш сайн ойлгох хэрэгтэй. Тэр нь юу гэхээр Есүс загалмай дээр хадагдан алагдаж таны төлөө тэр зовлон эзэлсэн учраас та түүний нэрийг барьж таныг тамд онгох эсвэл танд мөнх амийг өгөх боломжтой Бурханд залбирж байгаа гэдгийг хизээч мартаж болохгүй. Хизээч мартаж болохгүй. Бурхан бол аимшигтай Бурхан байхгүй. Бурханы аимшигтай байдал нь бүр хайрын нэрээр нь дамжуулан бас бүр илэрдэг байгаа. Тэгээ бидний хизээч хайрлахгүй хүмүүсийг хайрлаж Бурхан үнэхээр ямар өгөөмөр аимшигтай гүн гүнзгий хайрын эзэн бэ гэдгээ баталдаг бол бидний огт тоохгүй байсан гэмнүгэл хүмүүст ямар аимшигтай ноцтой зүйл үзүүлдгийг илчилдгээр ямар гайхалтай шодрог үнэн Бурхан бэ гэдгийг Бурхан өөрөө баталдаг. Тиймээс ариун хүмүүсийн төлөө зөвхөлтгүй орлого гуйлтаараа сэргийг байцгаая. Филиппой 4:6 дээр нэг юунд ч буй санаа зов гэдэг нэг гоё ишлээд байна. Энийг хүүхдүүдээр нь тийшлүүлж явах хэрэгтэй. Энэ миний хүү энийг багтаа их уншдаг байсан. Юунд ч буй санаа. Одоо тэр нөхөр өөрөө нэг юм санаа зовол явж л байгаа. Гэхдээ одоо тэр ишл нь яг жинхэнэ утгаараа түүнд яг сүсгтэйгэр хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр бидний үгс зүгээр чэйжилсэн биш. Харин бидний чэйжилсэн үгс бидний амьдрал дээр Бурхан болон бидний альцаар тусалах хэрэгтэй юм байна. Тэгэхээр бид бас нэг Лук 18:1-ийг мэдээж бэлгэсэн зөвхөлтгүй залбирдаг юм хтэй. Санаа алдрахгүй зөвхөлтгүй залбирдаг тухай. Тэгэхээр бас Ром номын 12 дээр энэ нь та нарын сүнслэг мөргөл юм а гэдэг зүйлийн тухай бас эзэн ярьдаг. Тэгэхээр би өнөөдрийн өглөөний номлын төгсгөлд нэг зүйлийг хэлмээр сүнс ба үнээр өргөл сэргэг байхын тулд залбирлаа хизээч битгий зогсоо. Бурхантай ярилцах залбирал болон залбирх нь тийм хол зөрүүтэй зүйл бол биш. Бурхантай ярилцаж яв. Тэгээд бас Бурханд хандан залбирал их олон хүн залбирлыг маань байдлаар ойлгоод байна. Маань байдлаар залбирхаа бол яг бодтойгоор залбирал. Яг Библиэлд гараад би үннийг зөвхөн үннийг ярина гэдэг шиг тийм. Тэгвэл яг Библийн үгийг яриад Бурханд зөвхөн үннийг юу ч үлдээлгүй бүгдийг яар. Тэгээ түүнээс ямар тусламж хэрэгтэй байгаа. Бүр ямар тусламж авахаа мэдэхгүй байгаа бол мэдүүлж өгөөч гэж сүнс дотор залбирч. Бурхан таны залбирлыг сүнс учраас сонсно. Бурханы сүнс таны дотор байх учраас таныг яаж залбирхыг чинь зааж өгнө гэж. Залбирал бол та хаанаа тантай хамтаага Бурхан та юу харж, юу сонсож, юу мэдэрч, юунд санаа зовж байгаагаа тунхаглан хэлэх цаг гэдгийг дахин давтан хэлмээр байна. Би нэг ихчийн залбирлыг сандаг. Асуудалтай болсон нэг гэр бүлд тэр ихчдээр ороод тэр гэр бүлийн төлөө залбирч өгөх үед тэр ихчийн залбирал дотор байсан нэг үг маш чухал байсан. Тэр үг бол тэр асуудалтай хосоодод хандаж хэлсэн ч үг биш. Надад хандаж хэлсэн ч үг биш. Өөрийнхөө тухайч яриа биш. Зүгээр л Бурхан минь та бидэнтэй хамт энэ айлд өнөөдөр ирсэнд баярлалаа.
та энэ айлд үлдээч. Тэгэд энэ айлын бурхан байж өгөөч гэж хэлсэн байхгүй. Би ийм гайхалтай үгсийг тийм болгон сонсож байгаагүй. Тэгэхээр залбирлал зүгээр нэг юм зэвсэг нүсэг байдлаар битгий хэрэгэл. Залбирал гэдэг бол та хэний хүүхэд вэ? Хэний охин бэ? Хэн таны залбирлыг сонсож, хэн таныг авардаг вэ гэдэг тухай маш их юм үнэн бодит харилцаа байгаа юм шиг гэдэг бол танд хэлмээр. Тэгээд та бас ариун нэгэн бай. Тэ? Та хүмүүст үйлчлдэг, залбирдаг, хүмүүсийг уучилдаг, хүмүүсийг урамшуулдаг нэгэн бай. Та тэгээс түүндээ сэргэг бай. Бас хэрвээ та Бурхны ариун үйлсийг хийж байгаа ариун хүмүүсийн нэг бол та тэр үйлсийг хийхэд тулд өөрийн бардам байдал болон өөрийн мөнгө төгрөг давуу байдлаараа хийхгүй. Таач бас бусад хүмүүсийн залбирлаар, бусад хүмүүсийн одоо дэмжлэгээр үнийг хийн гэдгийг маш сайн бодох хэрэгтэй. Хэрвээ Есүс энэ дэлхий дээр 3 жил үйлчилж байхдаа Бурхан эцэгтэйгээ байнга залбирах шаардлагатай байсан бол тэг тусмаа бид нэр өдөр болгон өнөөдөр шиг юм ямар ч үйлгүй өдөртэй өнөөдөр ямар ч асуудал болгаа гэж бодож ирсэн ч гэсэн залбирлаа хизээч зогсоож болохгүй шүү. Залбиралдаа бас гуйлтандаа бүгдээрээ хамтдаа сүнс дотор сэргэг баяа. Амен. Маш чухал зүйлийг суралцаж ойлгож авсан гэдэгт итгэлтэй байна. Тэгээд сонсогчдаа яг одоо явах магтан дууг сонсоод эзний өмнө мөн залбирах цагийг гаргаарай. Орсалусны дэрэгдэх модель байлаач Бүж байгаа зүрхний мэн гашуудлыг татайлаач Намайг орчлон шинэ арт түмний зовлон бэлгээр Нулимсэн дүнээ залбирах гуйлтидээ Скучали гуляч, миний буханта хамгаалаач, мөхөснөмө, миний артумэн, скучали гуляч, миний буханта хамгаалаач, мөхөснөмө, миний артумэн.
Төгсөж хүрээч миний бурхантай хамгаалаач өгөөд намайг миний ард түмэн. Амен, бид хамтдаа залбир хэмээх магтаалын туг хүлээн авч сонслоо. Тэгээ манай нэг сонсогч маань тэгсэн байна. Шалаам сайна пастор бэлгээ ба танаа хамт олонны төлөө залбирнаа. Өглөө бүр бурхны үгийг дамжуулж итгэл найдвар залбирах цагт хамт итгэхт баярлалаа хэмээн хэлсэн байна. Тэгээд бидний үйлчлэлийн төлөө цагт аваад зориулсан залбирч байгаа сонсогч танд маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр бид нэр үгийн цагаараа Эфес номын 6-р бүлгийн 18 дугаар ишлэлээс суралцлаа. Сүнс дотор цаг үргэлж аливаа залбирал ба гуйлтаараа залбир. Үүний тулд хамаг ариун хүмүүсийн төлөө бүхий л цөхрөлтгүй оролдлого гуйлтаараа сэргэг бай хэмээх ишлэлээс бид нэр суралцлаа. Бурхны үг бол дайснаа дарах хүчит зэвсэг юм аа. Та бид үүнийг хэрэглэх ёстой. Бидний хоёр дахь зэвсэг бол залбирал юм. Сүнс дотор цаг үргэлж аливаа залбирал ба гуйлтаараа залбир гэж хэлсэн. Ариун сүнсээр залбирна гэдэг нь дэлгүүрээс авах юмны жагсаалтыг бурханд авчирна гэсэн үг биш ээ. Та бид дайснаа таниад сүнслэг нөөц боломжуудын төлөө бурханд түгшиглэн гэсэн үг юм шүү. Бид бурхны дүүрлэлээр дүүрхийн тулд сүнслэг нөөц боломжуудын төлөө бурхнаас бүхий л чадлаараа зуурах хэрэгтэй. Паул энд залбирал ба гуйлтаараа гэж хоёр үгийг хэрэгэлсэн байна. Залбирал нь ерөнхий бөгөөд гуйлт нь илүү тодорхой байхыг хэлж байна. Бүхий л залбирал нь сүнс дотор байх учиртай юм аа. Тэгээд таны залбирлыг бурхан цаг хүргэж сонсдог юм шүү. Тэгээд дөрөвний багтан дооны үгдэр гарсан те имтэрснийг эзэн идгээдэг юм шүү. Харин бардам зүрхийг мөхөөдөг юм аа. Тэгэхээр зүрх сэтгэлээ та даруй болгоод эзэнний өмнө чин үнэж итгэлээр ирээрээ. Тэгээд энэ цагт эзний өмнө хамтдаа ирж залбирах цагийг гаргацгаая. Ихэвчлэн энэ цагт өнөөдөр Ром 12 дугаар бүлэг дээр байдаг хэсгийг бодож байна. Бид өөрийнхөө талаар бодох ёстойгоо дээгүүр зүйлийг бодож болохгүй. Бид бол бурхантай хүмүүс. Тийм учраас биднийг өөртөө чадах юм шиг, өөртөө зохицуулах юм шиг, өөртөө гарц олж, үд хаалга нээх юм шиг ажилладаг. Бидний сул дорой бардам байж байгаа бидний хамгаалж өгөх таньсгүй чинь. Та бол өөрөө зам, та бол өөрөө үнэн, та бол өөрөө эцэст нь бүхнийг ялах нэгэн, бас ялгаж салгах нэгэн. Тийм учраас таны талд байж, таны үгээр байж, таны хүү Есүс Христийн адил таны бидэнд төлөвлөсөн тэр төлөвлөгөөний дагуу, таны эцгийн хүслийн дагуу амьдрахад тусалж өгөөч гэж таньсгооч байна. Тэгж чадаагүй бүхий л хэсгүүдээр таны өршөөл нэгүсэл дүүрэн байж, тэр бүхнийг зэгцэлж, тэр бүхнийг арилгаж, дахин шинээр эхлэхэд эзэн таны хайр инрэл, таны тусламж хэрэгтэй. Яг энэ цаг мөчид Бурхан минь хамт байгаагийн төлөө тань талархан биднийг ингэж гайхалтайгаар олуулаа хамтдаа залбирах боломжийг энэ өглөө өгсөн талархан хамт байгаа хүмүүсийг байгаа газар нь өрөөж өгөөч хэмээн Есүс Христийн нэрээр залбирanгуйлаа. Амен. Энд хүрээд хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргааш хэрэгэд энэ цагтаа уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.